Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хэсэг асуудлыг аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 2017 оны 1 сарын 4-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүн энэ оюун дарын хуулийн төсөл дипломат албаны томилтын хугацаа 4 жил байхыг тусгасныг 2-оос 4 жил гэж өөрчлөх. Улсын их хурлын гишүүн энэ энх болт хуулийн төсөлд өөрчлөлт найруулахаар тусгасан 16 дугаар зүйлийн 16-гийн 1 дэх хэсгийн найруулгын хилцүүлгийн явцад анхаарах. Улсын их хурлын гишүүн Г Зандан шатар хуулийн төслийг дэмжиж дипломат албаны тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг гишүүдийн гаргасан саналыг тусган ойрын хугацаанд өргөн мэдүүлэх гэсэн саналыг тус гаргасан. Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хэсэг талаарх аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.